Дэлхийн 5 том шашны нэг Даогийн шашин 1800 жилийн өмнө Хятадын нутагт хятад хүмүүс үүсгэсэн юм. Энэ шашны гол агуулга нь зөв мөр буюу Дао нь хорвоогийн түн бодисын үйл явцыг хэлсэн үг юм а. За хятад хэлэнд Даогийн өөр нэг утгыг одоо салаасан утгыг зам гэж тайлбарладаг. Зам бол олон янз байдгийг бид мэднэ. Хүмүүс хоорондын харилцаа бол хамгийн гол чухал хэрэглүүр зам юм а. Бие биедээ ийтэй, найрсаг, зөвийг таньсан, ирээдүйдээ итгэлтэй байх чухам тэр замыг күнз одоо чухалчлан сургасан байдаг юм а. Хүмүүс бие биедээ ямар нэгэн замаар л очино. Гэтэл орчлонгийн зам олон янз. Зөвхөн ганц хүн явдаг жимээс эхлээд түн буман хүн явах өргөн дардан замууд энэ дэлхийд нэг ялангуяа тэр бүм хол илүү хүн амтай хятад улсад ариун билээ. Зам таныг зорьсон газар чинь хүрэхийн зэрэгцээ. Зорьсон зорилгот чинь хүргэдэг ачтан. Уул давж, ус туулж хөврөх замын зэрэгцээ. Орчин үед цаадыг нүглэж, ус намагтж хоригдлгүй дээгүүр нь дүүлэн хурддаг замуудыг хүн бий болгосон юм. Зам ирээдүй рүү явахын зэрэгцээ. Өнгөрсөн рүү ч зорчих урсгалтай билээ. Өнөөгөөс 30 жилийн өмнө Хятад улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 300 орчим доллар байлаа. Харин өнөөдөр энэ тоо бараг 30 дахин өсөж 10,000 орчим доллар болоод байна. Бүгд найрамд Хятад ард улс энэ богинохон хугацаанд гайхалтай амжилтанд хүрсэн байдаг. Тэд зөв аргачлалыг зөв цаг сонгосонд амжилтын голлох нууц нь орчиж байгаа юм а. Ийм амжилтанд хүргэсэн 4 зүйл зам энэ өсрөнгийн хөгжлийг тодорхойлдог гэж би боддог. (1988) оны 10 дугаар сарын 31-нд бүгд наримд Хятад ард улсад анхны хурдны засмал зам ашиглалтанд орсон түүхтэй. Энэ үед Америкийн нэгдсэн улс болон баруун Европын хурдны замуудын дундаж хурд нь 70 км цаг байсан. Хурдны энэхүү ялгаа нь ядуурлын гол хүчин зүйл болж байсан. Тийм учраас тэдэнд чанартай зам тавих шаардлага тулан гарч ирж байгаа юм а. Анхны хурдны зам ашиглалтанд орсноор 150 км цагийн хурдыг ашиглаж болох нь тод харагдлаа. Энгийн дундаж хурд 120 км цагийн хурдаар тээврэлт хийгдвэл хөгжлийн хурд өмнөхөөс 3 дахин нэмэгдэнэ. Энэ хэрээр ард иргэдийн амьдралч дээшлэнэ. Нэг үгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглэгчид хүргэх хугацаа ийм хурдаар дээшилж байна л гэсэн үг. Зарим хүн замын ач холбогдлыг дутуу үнэлэхдээ үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр ойр байвал асуудал шийдэгч чинь гэж үздэг. Гэтэл хурд нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн хүрээ өсч 100 хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан үйлдвэрлэгч нар 1000 хэрэглэгчтэй болох боломж бүрдэж байна гэсэн үг. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд Оросын холбооны улс, Канадын дараа 3-т ордог бүгд наримдах Хятад ард улс өргөн их гол мөрнүүд, нуур цөөрөм, тал хээр, говь цөл зэрэг их газрын бүх шин чанарыг агуулсан туулахад цаг хугацаа, хурд хүч шаардсан газар нутагтай. Тус улсын зүүнээс баруун тийш хойноос урагш туулахад мянган километр сайн зам шаардлагатай. Нөгөө тэгүр зам утсах тусам тээврийн хэрэгслийн хэрэгцээ шаардлага ихшнэ. Энэ нь машин үйлдвэрлэгчдийн хувьд алтан боломжийг нээж өгч байгаа хэрэг юм а. Бизнесийн өөрч салбаруудын өмнө өргөн боломж нэгдэнэ. Яг өнөөгийн байдлаар бүгд найрамдах Хятад ард улсын авто замын нийт хурд нь бол нэг 5.1 сая км байна. Үүний 150,000 км нь хурдны зам ажиллаж байгаа. Хятад улс 1930 онд 10,000 автомашинтай байсан бол 2020 оны 2 дугаар сарын байдлаар 360 сая тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд үүний 270 сая нь суудлын автомашин болжээ. Сүүлийн нэг жилд автомашины тоо 20 саяар өссөн дүнтэй байгаа юм. Энэ их өсөлт улс орны хөгжилд ямар үүрэгтэй болоо гэж асуух хүн гарах л байх. Юуны өмнө энэ бол хурд. Нэг үгээр хөгжлийн хурдыг сайн зам төрүүлдэг нь илт харагдаж байна. Нөгөө тэгүр хүмүүс хоорондын харилцааны
хурд зам дагаж төсөөлхийн аргагүй өргөжжээ. Энэ нь харилцан ойлголцол, бие биеийг таних хурд мөн төдий хэмжээгээр урдслаа гэсэн үг. Энэ хурд нь бизнес харилцааг түргэсгэж тэр хэмжээгээр улс орны хөгжлийн хурдад шууд нөлөөлж байна гэсэн үг юм аа. Нэг үгээр 150 мянган км хурдны зам дао гэдэг ойлголтын мянган жил хоримтлуулсан сургаал туршлагын хурдасгч болох нь тодорч байгаа юм аа. Энэ үзүүлэлт буюу автозамын нийт сүлжээ түүн дотор хурдны автозамынхаа сүлжээгээр өнөөгийн бүгд найрамдах хятад улс дэлхийд тэргүүлэгч хүрэн болж энэ байраа жил ирэх бүр мянган километрээр ахиулж хадгалсаар яваа юм. 1990-ад оны ихэнх үед Хятадын ард түмний дунд хөгжий гэвэл зам 50, хөлжий гэвэл зам 50 гэсэн үг ихээхэн дэлгэрч маш хурдтай одоо олон хүмүүсийн сэтгэлд хүрж ирсэн. Тийм ч учраас тэд энэ үгийг хилээ зогсохгүй ажил хэрэг болгосон байна. Хятад улсын өнцөг улам бүртээ бүтээн байгуулалт өрнөж, уул талыг туулан өндөр хурдны замуудад тавигдсаар байна. Энэ зам жирийн иргэдэд илүү ойртож, тэднийг өөр газар нутг руу нүүлгэх биш, харин тэдэн рүү очих боллоо. Хурдны зам хурж очсон нутгийн иргэдэд ядуурлаас гарах амьдралаа өөрчлөх илүү өргөн боломж нээгдэж байна. Бүгд найрамдах хятад ард улсын машины үйлдвэр эрчимтэй хөгжиж жилд 25 сая машин үйлдвэрлэж байна. Энэ бол энэ хэмжээний хурд, энэ хэмжээний даацтай замыг л шаардаж байна гэсэн үг шүү дээ. Зам нэмэгдэхийн хэрээр хөгжил хурдснаа. Сүүлийн 10 гаруй жилийн турш бүгд найрамдах хятад ард улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жил тутам 6-аас 10% өсөж ирсэн нь автозамын хөгжилтэй шууд холбогдно. Цар тахлын аюул дэлхийг сэрд хийлгэж хөл хорио олон улс оронд тогтсноор улс орнуудын эдийн засаг хомигдож байхад бүгд найрамдах хятад ард улсын эдийн засаг тэлэлттэй байгаагийн нэг чухал уг сурвалж нь зам тээвэр, тэр дундаа хурдны зам юм. Каракорумын хурдны зам их дэлхий дээрх хамгийн гайхалтай уулын зам бөгөөд Каракорумын руу, Хиндукош Камерын руу, баруун Хималайн рууг яг тууц шиг ороосон байна. Ятадын Шинжамужийн Кашгар хотоос эхэлдэг 1224 км урттай энэ хурдны зам Хунжирап даваагаар Пакистан улсад нэвтэрдэг. Хятад Пакистаны нөхөрлөлийн бэлэгдэл болсон Каракорумын хурдны замын ажил 1966 онд эхэлж 12 жил үргэлжилсэн байна. Өнөөдөр Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг хөгжүүлэх зорилгын хүрээнд хурдны замыг шинжилэн өргөжүүлэх ажил үргэлжилсээр байна. Энэ зам энэ этгээгийн далайн иргэдэх Гавадар бомбд хүртэл үргэлжлэх юм аа. Өнөөдөр хуурай газрын болон далай тэнгисийн тээврийн хэрэгслийн дээд хурдыг эзэмшигч нь хурдан галт тэрэмлээ. Монголчууд бид нар салхинаас хурдан болоос нисээд очмоор санагдна гэж дуулдаг байгаа. Салхи хэвийн үедээ 10-аас 25 м/с хурдтай байдаг. Далайн шуурга 120 м/с дээш болвол аюулт шуурга дэгдэнэ. Тэгвэл цагт 200 км-с дээш хурдладаг галт тэргийг хурдан галт тэрэг гэдэг ангилалд багтаадаг. Товчхондоо өнөө хүртэл хүн төрлөختнийг айлгаж түгшээдэг байсан шуурга маань хурдан галт тэрэгний араас амьсгаадан дэгддэг гэсэн үг. Бид энэхүү салхинаас хурдан эрэнд амьдарч явна. Саяхны хүртэл энэ хурдыг Герман, Францын хооронд явдаг галт тэрэг ба Японы Санкашэн эзэмшиж байсан бол 3 дахь гүрнээр бүгд найрамдах хятад ард улс тодорхойд удаагүй байгаач тунж ирээдүйдээ хүчтэй өрсөлдөгч болохон өдөр ирэх бүрд баталсаар л баг. Япон технологиг худалдан авч энэ төслийг эхлүүлж явах үеийн хурд 200 гаруй км байсан бол
өнөөдөр дундаж хурд 300 км нэгэнт болжээ. Жишээ нь 1993 онд Богдан хятад ард улсын галт тэрэгний дундаж хурд 48 км/цаг байсан бол өнөөдөр 300 км/цаг болжээ. Бээжин Хөх хотын хоорондох 516 км замыг зөвхөн 2 цаг 9 минутын хугацаанд туулдаг болсон байна. Секунд дойлоор хэмжигдэх хурдыг хянах нь маш нарийн чимхлүүр ажил. Хүн төрөлхтний 19-р зууны хурд өдөр хоног цаашлаад холын аянд сар жилээр хэмжигдэж байлаа. 20-р зуунд энэ хурд өдөр цагаар хэмжигдэж байсан бол 21-р зуун гаруйд секунд дойлоор хэмжигдэх боллоо. 2008 онд нээлттэй хийсэн хурдан галт тэрэгний хэвтэй тэнглэгийн 8, босоо тэнглэгийн 8 шугам ашиглалтанд орж энэ замаар 1 жилд ихтэл 2.2 тэрбум хүн зарчиж байна. Энэ бол статистик. Харин энэ тоон үзүүлэлтийн цаана 2.2 тэрбум хүний ажил хэрэг шуурхайлан бүтэж өөрийнх нь амьдран байгаа хотод олдохгүй байгаа сэтгэл татсан ажил олон зуун километрийн цаана байгаа өөр хотод бас байдаг. 2008 оноос өмнө бол тийшээ нүүх байсан байх. Нүүнэ гэдэг ихээхэн тээртэй явдалтай ажил гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өнөөдөр Хятад улсын хэмжээнд хурдан галт тэрэгний шугамын урт 35,000 км хүрч хэрэглэгчдэд бүрэн үйлчилж байна. Оршин суугчдад энийн тиймж гайхмаар асуудал байхаа нэгэнт болжээ. Тэд ижил дасал болсон хотдон амьдарч гэр бүл найз нөхдөйгөө цуг шуугилдсан хэвээр байгаа боловч ажил нь бүр хол. Тэд өглөө галт тэрэгэнд суулаа хэдэн 100 км газар ажилдаа 30 минутын дараа дахиад очиж байгаа. Ийм л энгийн. Аливаа зүйл хөгжих тусмаа эгэл энгийн рүү ойртдог. Үүнийг их хурд нотолж өгч байна. 10 жилийн өмнө Хятадын хурдны галт тэрэгний замын урт 5,000 км байсан бол 2025 он гэхэд цагт 300 км-с илүү хурдтай явах галт тэрэгний замын нийт урт 38,000 км болохоор төлөвлөгдөжээ. Энэ нь хурдан галт тэрэгний шугамаар хой талан ихэнх хотууд холбогдно гэсэн үг. Иймхүү хурд дааз нэмэгдэхийн хэрээр тээврийн салбарын тэр дундаа хурдан галт тэрэгний тээврийн эдийн засгийн үр ашигч тууштай өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Одоо өөр нэг хурдны тухай ярих болно. Энэ бол интернет орчинд үлэмж шууган үүсгээд байгаа 5G сүлжээ. Юуны өмнө энэ бол хурд, асар их хурд. Тодорхойлбол өнөөгийн бидний хэрэглэж байгаа 4G сүлжээнээс 100 дахин их хурд юм а. Хүн төрөлхтөн 1980 онд анхны 1G сүлжээгээ хэрэглэж эхэлсэн бол түүнээс 40 жилийн дараа интернетийн 5 дахь хурдтайгаа золгоод байна. Эрүүл мэндийн салбараар жишээ авъя. 5G сүлжээ нэвтэрсэн нөхцөлд мэдээллийн хурд, өөрөөр хэлбэл MRI-г эсрэг талд хүлээж авах хурд маань 100 дахин нэмэгдэж байна гэсэн. Энийг өөрөөр тайлбарлах юм бол өвчтний амьдралыг үхлийн шатнаас 100 дахин илүү хурдтайгаар булаах буюу буцааж авчирна л гэсэн. Хүн төрлөختөн өөрийн дэлхийн дагуул саран дээр хөл тавьж танилцаад 50 гаруй жил болж өнөөдөр хөрш ангар гаригийн судалгаа руу шамдан орлоо. Машины үйлдвэрийн энэ роботуудад тухайлан өгөгдсөн програмуудаа л гүйцэтгэж байгаа нэ. Ийм төрлийн роботууд өнгөт болон хар төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэр, химийн үйлдвэрүүдэд өргөн ашиглагддаг. Хэдэнд нэг үүргэн гүйцэтгэмэгц нөгөөд шилжих програмын хурд гүйцэхгүй байгаагаас үүдэн нэг л хөдөлгөөнөө 1000 түм давтаж байдаг. Ингэхээр үйлдэл тус бүрд тохирсон програм бүхий роботууд шаардлагатхан зүйл. Яг хүн шиг гэсэн үг шүү дээ. Үүнийг хиймэл оюун ухаан л холбоно. Шинэ технологи биднэртээ шууд танилцахыг хүсэж байдаг. Гэвч хөгжил дэвшилт шинэ технологи нь зайлшгүй холбоотой. Өнөөдөр ч тийм байсан, цаашдаа ч тийм байна. 5G-ийн ууган станц 2019 оны 11-р сарын 11-нд буюу өдгөөгөөс жилийн өмнө л бүгд наримдах Хятад улсад нээгдэж энэ технологийн их баригчаар
хятад мэрэгжилтнүүдэд тодорсон билээ. Яг одоогийн байдлаар Хятадын 50 том хотод энэ сүлжээ нэвтэрсэн. Нийт 200 гаруй мянган дахин дамжуулах станц суурилуулагдаж 88 сая хэрэглэгчтэй болсон байна. Энэ нь дэлхийдээ харьцуулбал 80% хангацсан байна гэсэн үг. Энэ өндөр технологи хүний анхаарлыг маш ихээр татаж, Европын холбооны Герман, Франц, Итали, Швейцар, Нидерланд зэрэг улсууд, мөн Япон, Солонгос, Энэтхэг зэрэг улс орнууд өргөнөөр судлан ашиглахаар зэхэж байна. 4G технологи хүний хүнтэй холбодог өнөөгийн түвшний дээд хурд. Харин 5G гэдэг маань хүнийг хүнтэй нь холбохоос гадна хүнийг эд зүйлийг эд зүйлтэй нь холбох ирээдүйг бидэнд авчирч байгаа юм. Өнөөгийн түвшинд хүний оюун ухааны хэдэн хувьтай тэнцэх хэмжээний оюун ухааныг 5G нийлэгжүүлж, хэмэлжүүлж чадах вэ гэдэг асуудал судалгааны түвшинд байгаа боловч маш их ирээдүйтэй гэдэг нь нэгэнт эл тод болцоход байна. Та гар утсаараа тариалангийн талбайгаа хянана. Жимсний ургалт, чанар болон усалгаа хариуцсан робот болон дронууд заагдсан программын дагуу ажиллан мэдээлэл өгнө. Бас нэгэн жишээ. 2020 оны 12 дугаар сарын 8-нд Бээжин хот ном Baidu Group Apollo автомат жолоодлоготой машинаа амжилттай туршлаа. Удахгүй та бид зорьсон газартаа өгөгдсөн жигд хурдаар сэтгэл амар аюулгүй очисон байх болно. Энэ бүхнийг 5G шийднэ. Өнөөдөр роботууд өөрөөрт оногцсон ажиллал хийж байгаа. Тэгвэл маргаашнаас яах вэ гэхээр хоорондоо ярилцсан, хамтран ингэж бүх шийдлийг хийдэг болно. Энэ бол хошигнол биш. Энэ бол гарцаагүй биелэх зүйл. Энэ технологиг тэргүүлэн эзэмшигч бүгд наримт Хятад улсын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар дөрөв зохис дурдсан. Зөвхөн Бээжин хотод энэ сүлжээг ашиглагч нэгэнт 5 сая болжээ. Бүгд наримт Хятад ард улс Хямлан нурууны 6700 метрийн өндөртөө 5G-гийн 2 станц барьж ашиглаж эхэлсэн нь дэлхийн хамгийн өндөр цэгт баригдсан станцууд болж байгаамаа. Хятад улс ирэх 5 жилд 5G сүлжээг нэвтрүүлэхийн тулд 1.5 их навианы хөрөнгө оруулалт хийгэр болоод байна. Ингэснээр 2025 он гэхэд тус улсын бүх муж өөртөө цэцгэрэн нутгийн хэвсгэр нь 5G сүлжээгээр болоод бүрэн холбогдох юм аа. 2021 онд хэрэглэгчдийн тоо 430 саяас давх болно. 5.1 сая километр урттай дэлхийн хамгийн урт зам юуны тулд байгуулагдсан болов? 150 мянган километр дэлхийд хамгийн урт хурдны замыг яах гэж байгуулсан юм бэ? Цагт 300 км хурдтай явдаг хурдан галтрыг 35 мянган км урттай шугамаар чухам ямар үүрэг гүйцэтгэхээр сүлжилтэн давхилдна вэ? Эд бүгд хүн төрлөختний амьдралын чанарыг сайжруулж, аз жаргалд хөтлөх болно. Өнөөгийн бүгд наримт Хятад улсын иргэдийн өдөр тутмын ердийн амьдралын хэмнэл ийм байна. Харин 100 жилийн өмнө Хятадын коммунист нам байгуулагдж байх үед байдал ямар байсныг түүх марталгүй сануулсаар л байдаг. 1921 онд Хятадын коммунист нам байгуулагдсан. Тэр үед Хятад оронд одоодын хамралдаа эдэгдэж хар тамхи ядуурл нэвтсэн дэлхийн хамгийн ядуу буурай улсын нэг байсан юм аа. Хятадын коммунист нам байгуулагдсан анхны өдрөөс л тэр байдалтай тэмцэж эхэлсэн. Ялангуяа сүүлийн 10 жилд ядууралтай тэмцлийн хурд нь дэлхийг бүр дэлдэлж байгаа юм. Энэ ялалтыг технологийн хурдаар бүр хурдсана гэсэн итгэл үнэмшлэр тэмцсэний үр дүн гэж үзэж болох юм аа. 1949 онд бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдахад тухайн үеийн төр засаг нь 400 сая ядуучуудтай тэдгээрийн бүр дийлэнх нь гуйламжлалд авсан ийм улс орныг хүлээж авсан байдаг. Бүхнийг хийж сурах шаардлагатай байлаа. Бүгд наримдах Хятад ард улс байгуулагдсан цагаас тасралтгүй тогтвортой бодлогоор үйлдвэржилтийг хөгжүүлж иржээ. Хөрөнгөлөг улс орнууд Хятад хүний тууштай хөдөлмөр чанарыг үнэлж хамгийн гол нь төрийн тогтвортой бодлогод нь итгэж хөрөнгө оруулалт хийх болсон юм аа. Үүний хариуд
тэдэнд хэрэгтэй эд барааг үйлдвэрлэж хэрэгтэйг худалдаа эрхлэх үүрэгтэй. Энэ бодлого амжилттай хэрэгжиж 1990 оноос дараагийн зоригтой тодорхойлох боломжтой болсон юм. Энэ бол ядуурлыг хаягдсан хаях. Энд өнөөгийн бүгд наримдах хятадаар дулсын эзэмшиж байгаа хурд нэг хэрэгтэй байсан билээ. Хурдны автозам байгуулагдаж, худалдаа арилжаа, бизнес хөгжих таатай орчин бүрэлдэж эхэлсэн юм. 1990 он гэхэд бүгд найрамдах хятадаар дулсын хүмүүсийн итгэх урд өмнө байгаагаар сэрхсэн. Яг үнийг дагаад харилцаа холбоо нэгтэрч тэр хэмээр бизнес өргөжж худалдаа намж гисэн эрчээ авч ихсэлдэ. Харин үүнийг ухаалаг яван эрчимчих бодлогоор хангаж дэмжих төрлийн бодлого шаардлагатай байсан. 1950 онд бүгд наримдах хятадаар дулсын гадаад худалдаа, экспорт импортын нийт хэмжээ 1.1 тэрбум доллар байсан бол тасралтгүй өсөн нэмэгдсээр 2019 он гэхэд 4.6 их $80 болж энэ нь өөрчлөлт шинжилэлт нээлттэй бодлогын эхэлсэн 1978 оныхтой харьцуулахад 223 дахин өссөн үзүүлэлттэй байгаамаа. Хүмүүс ядуурлаас яаж ангижирч байна вэ? Тэдэнд юу туслаж байгаа юм бэ? Төр засгийн бодлого юм уу? Эсвэл дид бүтц юм уу? Эсвэл бүр энгийн худалдаа арилжаа юм уу? Үүнийг мэдж байхын тулд байнгын эрчимтэй судалгаа, алсын зорилтод стратеги тактик хэрэгтэй. Гэхдээ тэр нь дээд төвшөнд хийгдсэн байх ёстой. Иргэдэн ядуурлаас гаргаж чадаагүй улс орнууд өнөөч энэ дэлхийд байсаар байгаа. Харин Хятадын коммунист нам тэднээс олон зуун сая иргэнэ ядуурлаас гарах зорилт тавин зүтгэж байгаа дэлхийн хамгийн том зүтгүүр юм. Хятадын төр засгийн бодлого юуныхаа худалдаа авах чадвартай уялдуулан жилийнх нийт орлого 9,000 юанаас дээш тавж байгаа иргэдийг ядуурлаас гарлаа гэж үздэг. Бидний зорилго бол ард иргэдийн маань сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзэл юм. Ши Жинпин хэлэхдээ ус завийг өргөөд явах чадалтайч хөмрөх чадал бас бий. Бид яг л зав шиг далай болсон ард иргэд та бүхэн дээр тогтдог. Иймээд бид ард иргэдийн дэмжлэгийг хязээж алдаж болохгүй бөгөөд ямагт ард иргэдийн эрх ашгийг энэ тэргуунд тавих ёстой. Энэ бол Хятадын коммунист намын үнэт зүйл алсын хараа юмаа гэж хэлжээ. Цаашид Хятадын баруун хязгаар нутгуудыг хөгжүүлэх, нэг бүс нэг замын санаачилгыг улам хөгжүүлэх зорилт тавигдж байгаа юм. Тэнд их хурдаар хүрч, их хурдаар бүхнийг өөрчлөх ёстой. Шинжаан уйгурт ургаж байгаа жимсийг Бээжин, Шанхай чинээлэг хэрэглэгчдэд хэрхэн муудахгүй хүргэх вэ? Өвөр Монгол, Дээд Монгол, төвдийн бэлтгэж байгаа малын гаралтай мах сүү, бусад бүтээгдэхүүнийг далайн эргийн чинээлэг хотуудад хэрхэн өндөр чанартайгаар хүргэх вэ? Энд л энэхүү кинонд үзүүлсэн хурд хүч бүрэн тусалж чадна. Нөгөөтэйгүр хурд амьдрах арга орчныг өөрчилж байгааг ч хэлхэн зүйтэй. Их газрын гүнд далайн бүтээгдэхүүн, зөөлөн уур амьсгалтай өмнөд бүсийн жимсэх нь бусад бүтээгдэхүүнүүд ч чанар сайтай хүрч очиход өнөөгийн эзэмшиж байгаа хурд нөлөөлө зогсохгүй. Мах сүү голлон хэрэгэлдэг уламжилт хүнсний хангалтууд олон сонголтоор баяжиж, иргэдийн хэрэгжилж байгаа хоол хүнсний нэр төрөлж харивжиж байгаамаа. 1978 оны 12 дугаар сарын 24-нд хурлцсан Хятадын коммунист намын 3 дахь бүх турлаар Хятад улс өөрчлөлт шинжилэлт нээлттэй хаалганы бодлогод дэлхийд дахин зарласан юм а. Энэхүү алсын хараатай бодлогын үрээр Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах таатай нөхцөл бүрэлдсэн. Түүхийнхээ 70 жилийн хугацаанд 700 сая иргэнэ ядуурлаас гаргасан байна. Нэ ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд жил тутам 10 сая иргэнэ ядуурлаас ангижруулж чадсан юм а. Нэг үгээр Хятад улс хөгжлийн шинэ эрен үед орж чадлаа гэдгээ дэлхийд дахинд инхүү тунхагласан байдаг. Одоо ядуурлалд байгаа иргэдийн тоо 5.1 сая болж ядуурлаас ангижруулсан үзүүлэлт 99.4% болжээ.
Энэ үзүүлэлтээ 1.4 тэрбум хүн амтай нь харьцуулахад тун өчүүхэн тоо юм. Иргэд ядуурлаас бүрэн ангиж ирлаа. Ингээд асуудал шийдэгдэх үү? Энэ бол эхний шат. Үүний дараагийн зорилго бол 2050 он гэхэд нийт иргэдээ чинэлжүүлэх явдал юм. Төрийн үр дүнч гарч ирсэн. Өнөөгийн бүлээн хятад бас 400 сая чинэлэг иргэдтэй болоод байна. (2017 оны 10 дугаар сарын 24-нд хурлдсан Хятадын коммунист намын 19-р их хурлаар Ши Жинпиний шинэ эрен үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг Хятадын коммунист намын дүрмэндэн оруулсан бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 11-нд хурлдсан 13 дахь удаагийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын анх дугаар чуулганаар бүгд наримдах Хятад улсын үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ши Жинпиний шинэ эрен үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлалыг тусгаж өгчээ. Хятад улс ирэх 2049 онд буюу бүгд найрамд Хятад ард улс байгуулагдсны 100 жилийн ойгоор орчин үеийн хөгжингүй социалист орн болох зорилт тавиад байгаа юм а. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бидний дээр ирсэн 3 төрлийн дээд хурд үйлчлэх учиртай. Үйлчилж байгаа билээ. 20 дугаар зуун бүгд Хятад улсын хувьд ядууралтай тэмцэх, түүнийг ялах ийм зорилт дэвшүүлсэн 100 байсан бол энэ 21 дугаар зуун илүү чинээлэг, илүү аз жаргалын төлөө хурдлах 100 байхаар тэмүүлж байна. Өнөөгийн хүн төрлөختөн сансар уудам гариг хоорондын харилцаа руу шилжиж байгаа түүхэн шилжилтийн эрэнд амьдарч байна. Бүгд наримдах Хятад ард улс энэ шилжилтээс хоцорсонгүй. Бидний товчхон ярьсан хурдны 3 төрөл хөгжсөөр явсаар жухам хүү энэ гариг хоорондын харилцааны хаалгыг нээх болно. Ангараг гарагт хүн хэрхэн хүрэх вэ? Бидний дараагийн ярих хурд сансрын зам байх болно.